эртэн зурмын хоёулаа зугаалan Зөөлөн шиврэг бара бидний нарган Hey guys! Өнөөдрийнхөө видеонд тавтай морил. Тэгэхээр өнөөдрийнхөө видеогоор бүгдээрээ дараагийн LG unboxing бичлэгээ хийх гэж байна. Гэхдээ өнөөдрийн халахаар шал өөр байх болно яад гэвэл би ирсэн бүх хувцас гутлуудаа та өмсөж үзүүлж харуулна. Тэгэхээр арай та нар шал өөрөөр яг яаж харагдах, яаж бас өмсөж болох талаар илүү их харж болох байх гэж би бодсон. Тэгээ өнөөдрийн видео яагаад ингэж хийж аваа гэхээр миний дадлах байгаа бүх пакчууд маань хувцсны компаниудаас ирсэн байсан. Тэгэхээр бүгдийг өмсөж үзээд гутлнууд ирсэн байл гутлнуудаа өмсөж үзээд тэгээд бүгдээрээ энэ видео хийцгээе. За тэгэхээр бүгдээрээ хамгийн ихний пакэж руу орцгоё. Тэгээд энэ компани болохоор Shop Akira гэх компани байгаа. Энэтэй би яг жилийн өмнө л хамтарч нэг ажиллаж үзчихсэн. Тэрнээс хойш анх удаа дахиж ажиллаж үзэж байна. Эдгээс хамгийн ихэнд готл ирсэн байна. Тэгээ бүгдээрээ ямар готлыг харцгаая. Oh my god. Ийм гоё түфл ирсэн байна. Тэгээ дэшигээ ийм гялалттай юм байна. За энийг дэшээ ингэж уян гэж бодоод яг өмсөх юм бол гоё л харагдах юм шиг байна. Би яг энийг яаж өмсөхийг сайн ойлгохгүй юм л да яг одоо. Яа, нэг юм гот ирсэн байна. Хоёр юм готлаа. Бас юм шигтэй гялалцдаг. Ийм ягаан өнгийн stickers ирсэн байна. За ингэж харагдчихэв. Энэ өстө гоё юм байна. Хүлэн бас амар ихтэйхөө. Yay! Надад л амар таалагдчих. За ийм готл ирсэн байна. Энэ нэрээ том юм шиг байна. Wow! Ийм неон готл ирсэн байна. Неон онготой. Өмсчлөө. Ингэж харагдчихэв. Хүлэнд бол амар ихтэй юм байна. Тэгээд бас дотор нь амар гоё өөр өнгийн амьс өмсчүүл амар ихтэй юм болох юм шиг байна. Тэгээд нэг иймэрхүү харагдчихээн да. Энэ жакетээс юм гоё шигтгээнүүдтэй. Эдний хоёр нь бол айгүй юм их шигтгээнүүдтэй тэгээд юм янз бүрийн гоё өнгөнүүдтэй тэгээд бас том бас брэндүүдийг зардаг тийм вебсайт байгаа. Тэгэхээр яа бидний дэсайнтэй тэр энийг өмсөж харцгаая. Оо, энэ бүр амар юм гоё юм шиг. Яг юм тошиг гэсэн мөртлөө бас яг гялалцтай юм байна. Тэгээ жакет маань ингэж харагдаж байна. Эндээ юм гоё загвартай байна. Карат хийсэн. Тэгээд ийм гоё шигтгээнүүд нь гоё гялалцсан. Зурган дээр бол амар зөв харагдах юм шиг байна. Shop Akira-гаас нэг иймэрхүү дөрвөн бараа ирсэн байна. Тэгээд бүгдээрээ дараагийнхаа бараалаа орцгоё. Дараагийнх нь болохоор юм Shein мэдгүй яаж хэлтий сайн мэдгүй байна. Энэ компаниас бас юм ирсэн байна. Тэгээд бүгдээрээ онгол үзтгэе. За бүгдээрээ энэ нэг байна харцгаая. Энэ юм топ тэгээд хамтдаа юм өмд ирсэн байна. За энэ топ өмд хоёр ингэж харагдаж байна. Зүгээр яг юм энгийн сет байна. Тэгээд yay! Материал нь болохоор юм cotton доо юм шиг мөртлөө бас яг даав материалтай байна. Тэгэхээр биеинд айгүй ихтэйхэн зүгээр гэртеж бас өмссөн бараг болохоор гэхдээ айгүй гоё өнгөтэй байна. Надад өнгө нь амар таалагдчихэв. За дараагийн юу ирсэн бэ харцгаая. Дараагийн нэг ийм юм ирсэн байна. Нэг байна. Oh, okay. Энэ patent өнгөтэй jacket ирсэн байна. Ягаан өнгөтэй jacket ирсэн юм.
Эндээ юм нэг төвчлөгтэй. Надад л таалагдчихна. Байна уу? Окей, ийм orange ирсэн байна. Ийм short ирсэн байна. Өвдөг хүртэл ордог short. За, энэ short маань ингэж харагдаж байна. Би бас ийм orange өнгөнд ойр амар туртаагаа тэгэхээр нэг сайгүй нэг orange topтой ч юм услуулад өмсвөл гоё юм шиг санагдлаа. Yay! За дараагийн хувцас нь болохоор ийм өмд байна. Окей. Эндээ ийм warning гэж бичсэн. Бичээстэй. Ингэж харагдаж байна. Иймэрхүү юу урагдсан бас детальтай байна. Гэж харагдаж байна. Хоёр талдаа карматай. Яа. Цагаан өмд бас би өмсөх айгүй дуртай. Ийм short ирсэн байна. Ийм тэлээтэй. За бүгдээрээ өмсөд үздэхэй. Иймэрхүү гялгаар тэгсэн мөртлөө арьсан юм шиг нэвтрэлтэй байна. Карма байхгүй. Тэгээ юм тэлээгээрээ бас ингэж чангалаад бүр жижигхэн болгож болох юм байна. За дараагийн package маань Hot Miami Styles гэдэг биднийхтэй хамгийн анхны удаа хамтарч ажиллаж үзэх гэж. Бидний package-ийг онгоцгоо. Ийм бас тор явуулсан байна. Hot Miami Styles гэж бичсэн. Ийм jumpsuit явуулсан байна. Бүр ийм урт jumpsuit байна. Ийм юм өнгөтэй. Бүр юм гялалцдаг материалтай гэж битүү. Oh my god. Энэ стогоо яригдах юм шиг байна. Oh wow. Энэ бүрстэй амар галзуу харагдчихээн та нарт харуул. Oh my god. Энэ хардаа яаж гялалцж байгаа энэ хардаа. Стогоо яригдчихээн. Нэг амар гоё арга хэмжээнд ч юм уу. Өмсөд явал бас амар гоё. Юм шиг байна. Дараагийнх нь бас юм удаан хатаж байна. Энэ бүр яг жинхэнэ арга хэмжээний хувцас шүү дээ. Йоо, за бүгдээ өмсөж үзтгий. Эндээ юм юутай байна. Оноотой. Тэгээд ийм гоё үсэг хэсэгтэй, френчтэй. Тэгээд ингэж харагдчихээн. Яг иймэрхүү палаж Kylie Jenner бас Oscar төмссөн байлоо. Мэдгүй ямар ч гэсэн нэг арга хэмжээнд Kylie яг ийм палаж өмссөн байсан. Тэгээд тэрний зургийг яг энд тавьчих. Би нэг удаа хааш өмснө. Монголд очихоор намайг гоё хүлээ алтан дөрөөрэй. Ийм жакет байна. Яг хос өмднэ. Ийм жакет байна. Тэгээд яг ийм хос цагаан өмд байна. Энэ стай гоё харагдах. Вау, энэ бол өстой супер юм байна. Амар гоё класс. Энэ амар гоё материалтай. Вау. Тэгээд өмсгөр бас яг гоё таарч байна. Энэ баг миний өмсч үзчихсэн хамгийн гоё костюм хаа. Бүр яг ийм гоё зөвлөхөн материалтай тэгснэ бүр амар гоё таарч нэг бинд. Миний өнөөдөр өмсч үзсэн хамгийн гоё хувцас нь. Вау! Яс ийм гоё костюм өмсөд аягүй гоё классик харагдах туфтай. Тэгээд тэр үс аягүй гоё. Загц чинь. Yay! Энэ хастай хэд нэг юм үлдсэн байна. Энэ нь болохоор ийм шигтэй халааж байна. Oh my god. Чи ингэ шууд нэвт харагдд юм биш үү? За би өнөөдөр
Энийг өмсөж харуулахгүй байна. Та нар нэг ингээл харчихгүй да. Би ингээд дотор нь өөр юм өмсөв. Дотор нь body suit ч юм уу тиймэрхүү зүйл дотор нь өмсөв. Тэгээд гадуур нь энийг өмсөх юм байна. Вау, гэдэг энэ бүр амар элегантны харагдах юм байна. Амар гоё. Нэг бүр юм палаж юм байна доошоо. Тэснэ эндээ бас юм оноотой та нарт өмсөж үзүүлэх юм чинь ингээ харуулж. Вау! За Мислолоос дахиад ийм том хайрцагтай пакэж ирсэн. Тэгээ бүгдээрээ дотор нь юу байна харцгаая. За хамгийн ихэнд ийм юб гэрсэн байна. Та нарт энийг өмсөд харуулъя. Ийм мини юбк байна. Тэгээд аюу гоё бас арсан материалтай. Тэгээд биенс аюу өвтөйхэн аюу гоё харагддаг юм байна. За дараагийнх нь юм нь болохоор ийм бас өмд байна. Энэ болохоор ийм holographic хар өнгийн. Хэрэг нэг та нар Instagram дээр давдаг бол миний бас аюу дуртай ягаан өнгийн өмдтэй яг адилхан материалтай байна. Тэгээд өмнө нь ийм holographic дүү хар өнгөтэй. Wow, I love it. Стогаарэгдэж. За дараагийн юм нь болохоор ийм топ ирсэн байгаа. Цагаан өнгийн. Ингэж харагдаж байна. За энэ топ стог хөрх юм байна. Надад лавер таалагдчихэв. Гэхдээ ингэж өмсөсөн юм болоо. Доош нь хоёулаа өмсөж болох юм шиг. Тэгэхээр ингэж өмсөж байгаа нь илүү таалагдчихэж байна. Яа, энэ хоёр бараг зөгцөж шин. Ийм ягаан өнгийн джинс өмд ирсэн байна. За ингэж харагдаж байна өмнө. Энэ хоёр бас нийтдээ аюу гоё outfit болж юм. За эхний гутал нь болохоор ийм ягаан өнгийн түфл ирсэн байна. За ингэж харагдаж байна. Хүлэндээс аюу өвтөх юм байна. Дараагийн гутал нь болохоор ийм неон өнгийн гутал байна. Үзэстэй. Стогой гэдэг юм байна. Ийм өнгийн гуталнууд болохоор айгүй хувцсыг айгүй гоё гялс чимээд өгчтэй юм шиг санагддаг. Одоо жишээлбэл 5 хар хувцс байсан бол ингээд энэ гутлыг өмсөнд айгүй гоё өнгөлөг шууд болж юм. Тэгээ бас чанар нь айгүй сайн байдаг. Би Мислологийн гутлуудыг ерөөсөө муудчааг нь харчаагүй. Энэ нь болохоор ийм гутал байна. Ийм гоё могоо арс шиг юм бүртлөө. Тэгээд айгүй гоё бейж өнгийн. Амар юм cowboy стилний айгүй гоё загвар байна. Надад л аяар таалагдчихна. Тэгээд энэ зүүн бас иймэрхүү нэг могоо арсан тэгээд ер нь бол leopard printтэй загварууд модонд орж байгаа. Тэгээд энэ гутлыг тэр чиг хэлээд дагсан гоё гутлаа. Энэ гутал нь болохоор ийм урт түнтэй. Тэгээ бас яг одоо миний өмсөж байгаа энэтэй ойролцоод өнгөтэй. Гэхдээ арай жоохон хардуу өнгөтэй. За энэ гутал маань ингэж харагдаж байна. Амар зүг харагдчихсан тий. Ийм цаанаасаа бүр амар гутал нь өөрөө ганцаараа хүчтэй. Таалагдчихна уу? Тэгээ бас үсгийн нээх өндөр биш болохоор хүлэнгээс айгүй эвтэх юм байна. Ийм савтай юм ирсэн байна. Тэр онгоолоод үзье. Ийм гоё бүшнүүд ирсэн байна. Нэг нь болохоор ийм чернэл ягаан өнгөтэй. Тэгээд энэ нь ягаан өнгөтэй байна. Тэр зүгээд үзье. Бүгжин. За тэгэхээр өнөөдрийн unboxing-ийн яг хувцастай хэсэг нь ингээд дуусж байна. Тэгээд нэг хідэн өөр юмнууд ирсэн байгаа. Тэрийг гялс харуулчих гэж бодоод би Casetify гэдэг компанитай өмнөх unboxing-аар та нарт бас харуулсан тий. Аюу гой кейснүүд явуулсан гэдэг. Тэрнийхтэй дахиж нэг постн дээр хамтарч ажиллахаар болсон. Та нар Pokemon гэдэг кино гарах гэж байгааг мэдж байгаа. 5 сарын ихээр тийм Pokemon-ийн нээлт зориулаад Casetify Pokemon 2 хамтраад
янз бүрийн кейсэд гаргасан байгаа. Тэгээд би зургийг энд оруулчих. Тэгээд над руу хідэн кейс явуулаад тэгээд тэртээ би зураг авахуулаад энэ промошнд нь хамтдаа оролцохоор болсон. Тэгээд намайг сонгосон би бас амар баяртай. Тэгээд төвөөг бас сонгосон байгаа. Оройгоос амар хүүхэн нөт явуулсан билээ. Та нарт харуулчих. Энд хейзая гэвчихсэн. Тэгээд надад болохоор 2 кейс явуулсан. Энэ нь болохоор ихний character нь. Тэгээ би хоёр дахь нь болохоор задлцсан. Кейс нь утсандаа хийсэн. Энэ болохоор амар хүүхэн EV-гийн кейс. Тэгээд би Casetify кейсүүдэд амар дуртай болцсон. Яагаад гэвэл энэ нь болохоор айгүй бүдүүн тэгсэн мөртлөө бас гаранд амар гоё барьцтай баригддаг. Тэгээд унахад энэ нөгөө нэг илүү бүдүүн болохоор дэлгэцээ ерөөсө хагалахгүй гэсэн үг. Тэгэхээр 100% ингээд дэлгэцээ ш тэр тэг бие ингээ хамтд нь хамгаалчихаа гэсэн үг. Тэгээд дахиад нэг бас пакэж ирсэн. Тэр нь болохоор би бас дахиад нэг хамтарч ажиллаж байгаа cosmetics company байгаа. Энэ нь болохоор Grande Cosmetics гэдэг би нэг пост оруулж өгч байгаа. Тэр нь одоо гарсан байгаа. Тэгээд нэг хэдэн story оруулж өгсөн. Тэгээд энэ ажлууд нь болохоор мэдээж дандаа цалинтай ажлууд гэсэн үг. Сормон сургуулагч, уруул томруулагч, тэг хөмсөг ургуулагч юм байна. Тэгэд ийм бас юу ирсэн? Mascara буюу сормосны бодог ирсэн. Тэгээ би яг сормосын бодогт нь зориулж кампейнд нь оролцож байгаа. Тэгээд иймэрхүү апдейттэй, иймэрхүү компаниудтай бас хамтарч ажиллахаар болсон. Өөр бас компаниудтай хамтарч ажиллаж байгаа постууд оруулаа явуучих. Тэгээд та нар намайг Instagram дээр ганцаа EJM гэдэг дагаад надтай үргэлж хамт байгаарай. Өдөр болгон бараг story оруулаад пост тавьдаг болохоор YouTube-ээс хамаагүй идэвхтэй байдаг баг. Өнөөдрийн unboxing бас try on haul буюу яг өмсөж үзээ та нарт харуулж байгаа энэ видеог үзсэн маш их баярлалаа. Unboxing видеоноос илүү иймэрхүү өмсөж үзэж байгаа видеонд нь таалагдчихвэл доор бас сэтгэл хэсэгт коммент үлдээгээрэй. Мэдээж миний vlog видеонууд таалагдвал үргэлж лайк дараарай. Хэрвээ дараагийн видеонуудтай мань хамт байгаад надтай үргэлж хамт байхыг хүсэж байгаа бол доор subscribe гэсэн товчийг дараад хажууд нь хонх байгаа тэрийг дараарай. За тэгэхээр энэ видео таалагдсан гэдэгт итгэлтэй дараагийн vlog юм уу видеороо уулзцгаая. Bye bye.